хөгжимч нь ер нь яг хүний сүнсэнд үйлчилдэг. Одоо хэлбэлцэл байхгүй. Бид нар чинь үндэснээ таниулах үүрэгтэй тийм мэрэгжил эзэмсэн хүмүүс болохоор одоо. Тэгээ хүн ер нь тэгээд олон юм сонссон ч гэсэн өөр дээр л бод юм дөө. Тэгтээ хөгжим бол үнэхээр урлагийн цөмөл дөө. Өөр тийм ашиг сонирхлын асуудал байхгүй. Бүтээлүүдээ ер нь гэхдээ дэлхийд гаргана гэдэг тийм амбиц байдаг уу? Хөгжим зохиолчдод. Гэхдээ яг ер нь Монгол хөгжмийг сурчлаа. Ер нь бол олуулаа байж, ер нь урлаг ер нь олон өнгөтэй л байх хэвээр. Маш олон төрөл жанр, олон өнгөтэй байж ижил хөгждөг тэгэл. Салбартаа ер нь тэгэл уг нь хичээгээд байгаа. Манай монголчууд уг нь бол хөгжмийн өв соёл нь бол агуу. Хөгжмийн зохиолч хүн яг одоо бүтээл бий болгохын тулд мэдээж өөрөө бас нэг тодорхой хэмжээний хөгжмийн ур чадвартай байх хэрэгтэй байж таардаг. Таны хувьд ямар хөгжмийн одоо төрлөөр гэх юм. Тий, би бол анх Мориур дугуйланд явж сурж ирсэн. Дорногов аймгийн одоо Сайн шанд хотод. Тэгээ Мориуртай ялчгүй ингээд салшгүй холбоотой бүр ингээд барилгатай гэдэг шиг холбогдсон л доо. Анх Мориур хөгжмөдөд сурсан. Гэхдээ одоо яг тийм мэрэгжлийн төвшөнд ихээсээ илүү ямарсан зөв барил тавил тэгээ тэр позицийн тухай ойлголтуудыг аваад өөрийнхөө хэмжээнд бас гайгүй зохиолууд бас тоглолцдог л байсан. Тэгээд хөгжмийн зохиолч болоод ирэхээр ерөөсөө тэр Мориурч хаягдж байгаа юм л та. Гэхдээ яг нэг Мориурт зориулсан тэр одоо би чинь 5 концерттэй байна. Тэрийг бүтээгч ерөөсөө л тэр Мориурыг тоглож байсан чинь хамгийн том давуу тал болж байгаа. Тэр эргэж Мориураа барьж аван. За ингүүл ингэх юм байна, ингүүл хэцүү юм байна. Ийм барил, ийм юу хэцүү юм байна. Тэр бүгдийг өөрөө тоглож үзчихээ шийдэг учраас тэр бүтээлүүд одоо байнга тэрвээ сургалтанд одоо ингээд тоглогдоод байгаа юуны мэрэгжлийн урлагийн тайзнаас буухгүй байгаа энэ төр бол ерөөсөө тэрнтэй л холбоотой. Ерөөсөө л өөрөө тоглож үзэж яасан учраас Мориур урч хүн дэвтэйхэн байна. Тоглох боломжийн одоо илүү дээшлүүлж олон боломж олцоог нээж өгсөн байна. Дараа нь төгөлдөр уур сурсан. Тэгээ сүүлд соёлын коллежид ороод Баян хуур хөгжим одоо сурсан. Заавал нөгөө сурах 3 хөгжим байдаг гэсэн соёлын сургуульд байх. Тэгээ үндэсний хөгжмөөс нэгийг сонголтоор тэгээ төгөлдөр уур Баян хуур хоёр бол заавал чадвартай байдаг байсан. Тэгээ ер нь хөгжмийн зохиолч хүн бол хамгийн сайн хөгжимчин байх хэрэгтэй байдаг ерөөсөө. Сайн хөгжимчин, сайн хөгжмийн зохиолч болдог, сайн удирдаач болдог. Ерөөсөө л хөгжмийн ямар нэгэн зэмсгийг сайн тоглож чадна гэдэг бол маш том давуу тал. Тэгээд ер нь бас тийм гоц хөгжимчд бол бас их тийм гоц сонсголтой, тэгээд гоц юутай байдаг л та. Мэдрэмжтэй байдаг учраас тэр удирдаач болоход, хөгжмийн зохиолч болоход ерөөсөө маш их нөлөөлдөг. Хөгжмийн зохиолч гэдэг мэргэжлэр сурахаас өмнө концертмейстер. Тийм, хөгжмийн багш концертмейстер. Тэр яг би ингэж бодоод байна л да. Ямарваа нэг хөгжмийг найруулах, тэгээд ая дангийн ноолох ч юм уу тухайн хөгжмөдөө зохицуулахад хүнд бас сонсголонтой тэгээ үзүүртэй болох га таны энэ концертмейстер гэсэн мэргэжлээ эзэмшсэн бас тодорхой хэмжээнд давуу талыг бий болгох юм болов уу гэж бодоод байна. Тийм, яг концертмейстер гэдэг чинь ер нь төгөлдөр уурч гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэр утгаараа хөгжмийн зохиолч ерөөсөө хамгийн сайн эзэмших ёстой хөгжмийн зэмсэг бол ерөөсөө нэг төгөлдөр уур шүү дээ. Тэр дундаа төгөлдөр уурыг л хамгийн сайн эзэмсэх хэрэгтэй байдаг. Ерөөсөө л төгөлдөр уур гэдэг бол гайхалтай зэмсэг. Хөгжмийн хамгийн баялаг 88 гэх шиг гарч байна. Хаан хөгжим тэгээд тэн дээр л авсан тэр барил тавил одоо тэр юучил яг л оркестр дээр дуурж идэг. Ер нь тэгээ найрал хөгжимд шууд төгөлдөр уур тоглохгүй хийцэн юу мэдрэгддэг зохиол. Нэг тийм өтгөн шингэн нарийн дэд юм уу тий? Ингээд нэг тийм цул яваад идэг. Тэгээд нэг тийм мэдрэгдэнэ. Ерөөсөө л мэдрэмжээр л бүх юм яадаг шүү дээ. Тодорхойлогдож шүү дээ. Ер нь тэгээ мэдлэгээс мэдрэмж илүү чухал гэдэг болчиход шүү дээ. Тийм шүү. Тэр утгаараа бол надад маш их хэрэг болсон. Би чинь 97 он соёл урлагийн их сургуульд яг концертмейстрийн ангид орж ирсэн. Тэгэхэд одоо энэ яг тэнхимийн эрхлэгчийн Амин Чимэг багш. За тэгэл Отгон Туул багш маань, Эрхэн Баяр багш маань, Гүнсмөө багш маань байсан. За Цолон багш бас байсан, Замбаг багш байсан. Жинхэнэ одоо өстэй нөгөө Генесний хөгжмийн академи төгөлдөр уурчаар төгсөөд ирсэн Цолон багш, Амин Чимэг багш тэр хөтөлбөрөө хэн дагуу бидний ч өстэй нэрээ шүүсэлдэг байсан.
Ёстой нэг 7 хоног болгоныг шалгалцсан огчин. За тэгэл гамма хичүүднийх нь боллоо л гин 7 хоногийн дараа одоо академич нь боллоо шүү гин дарааны стач нь боллоо шүү гэл. Тэгтээ би нэг жил сурсан. Тэгээд хойшоо сургуульд тэнцээд явцсан. Тэгтээ би энэ нэг жил бол маш үр дүнтэй байсан. Би одоо их баярж идэм. Концерт мистрийг ингээд ороод нэг жил сурахтаа бүр өстэй нэг тухайн үедээ бол өстэй ямар хэцүү ангид орчвол гэж бодож ирсэн боловч өстэй маш их юм сурсан, маш их давтсан. Тэгээд Баян хуур би ч соёлын коллеж төгсөх жил сүүлийн жил нь бас намайг Баян хуурчаар улаан үдэд сураад иргээд сүүлийн нэг жилээ тэнд сураад ирсэн. Тэгээ Баян хууртаа бас нэлээд овоо болчоод ирээд бас уралдаан тэмцээнд оюутнуудынхаа дунд уралдаан тэмцээнд төрүүлээд тэгээд соёл урлагийн сургууль яг ороход чинь нөгөө юуны анги гэж байгаагүй. Баян хуурын анги гэж байгаа байхгүй. Тэгээд онлайн ангийн юу шалгалтаас оцорсон байсан. Тэгээд концерт мистрийн ангид орсон. Тэгээд концерт мистрийн ангид орохоор төгөлдөр уур гэдэг чинь хурууны маш их тийм бяд юу шаарддаг. Баян хуурыг бодвол баян хуур чинь нөгөө товчлуур нь жижигхэн тэгээд хөнгөн ингээд гүйлгээ явчихдаг. Маш их техниктэй зохиолыг яад үзүүлж болдог. Төгөлдөр уур болохоор маш их хурууны чадал шаарддаг учраас тэн дээрээ л анханасаа л ирээд л ерөөсөө загнуулж эхэлсэн. Амжин багш идэж ирсэн. Ингээд чангалаа тоглооч 90 хүн байж гээл хэлсэн. Тэгээд тэр нэг жилд бол ерөөсөө маш их өөрчлөгдсөн ерөөсөө. Яаж гам дасгалаа унших ёстой, ер нь хуруу юугаа яаж зөв тавьж яв тоглох ёстой юм гэдэг нь маш их сурсан. Тэгээ би ч одоо Москва 6 жил суралцсан юм шүү дээ. Тэгээл тэр хугацаанд л олон одоо үзэж харсан бүх юм чинь л одоо туршлага болсон. Эрдэм болсон байгаа. Тэгэл тэрний л одоо юугаар л одоо бичээл байж байна. Мэдээж Монголд сурсан жилүүд бол одоо яг хөгжмөдөд сурах тэр тал руу илүү боловсрч байгаа юм л да. Тэгэл тэнд очихоор чинь одоо нэг олон төрлийн хөгжим сонсно гэдэг чинь л тэр дундаас харьцуулт гаргана. Тэгэл яаж одоо би яг ямар одоо урсгал чиглэлээр бичих үү гэдгээ тодорхойлно. Тэгээ хүн ер нь тэгээд олон юм сонссон ч гэсэн өөр дээрээ л бод юм дөө. За би нэг ийм зохиол өчий. За энэ их гоё юм байна гэж бодсон ч гэсэн хүн ер нь өөрийнх нь юм дотроос нь тэгэл хийх явцад ингээд цикл маягаар эргэлж байгаа л өөр дээрээ л бууж идэх байхгүй юм. Тэгэл өөрийн гэсэн юм хүн цууцсан л ээж идэг. Одоо тэгэл эргээд бодоход энэ хичээл заалгасан багш нар болгоноосоо л их сайхан юм авч яаж дээ л гэж бодож идэв. Одоо бас нилээд нь тэнгэрийн оронд очсон байна. Баян хуурын багш сайн буй ингээд сайхан багш байсан. Хэдий оюутнууд их айдаг ч гэсэн надад их сайн байсан. Их юм зааж сургаж ирсэн. Одоо бас бодогдоол чи ингэж давт өглөөд хэдэн цагт бас энэ төргээл яг нэг эцэг хүний нэг тийм зөвлөмжүүдийг хэлээд л тэгж ирсэн. Тэгээ Баатархуу багш маань морин уур дээр бас их тийм шав сайтай тийм сайхан хүн байсан. Алтан сувдаа гэж их сайхан багштай байлаа. Одоо ч байгаа бид нар одоо хамт ажилладаг болохоор их сайхан байдгийг хуучны дээр сурж явах үеийн хөгжилтэй явдлаас яриад. Яг нь ер нь бол багадаа их дуулах дуртай л хөвгт ийсэн гэсэн. Бүр одоо 2-3 настай да. Тэрийг ч бас санд юм а хүн орж ирэхэд дуулж өгье гэдэг хүмүүсийн нөгөө юм яриулахгүй. Яг нь ер нь бол Дорногов аймгийн Мандах суманд төрсөн. Тэгээд 7 нас хүртлээр яг тэнд тэгэл өссөн цэцэрлэгээр нь одоо хүмүүжсэн. За Дорноговын Мандах сум чих онцлогтой 0 хадан дунд байдаг сум. Ерөөсөө л тэр машинтай моциклтэй явхад хүртэл бас нутгийн хүмүүс нь бол харанхуй шүнж тавьчихдаг л юм. Замаа мэддэг. Тий, эвгүй хүмүүст бол бас гайхмаар. Ягаа энэ хадан дунд ингээд сумаа байгуулчихдаг. Хүүхэд байхад бол тэрэн шиг сайхан юм байсангүй. Одоо тэр хад чинь ерөөсөө бидний нөгөө тоглох уйдаага гарах ганц одоо зүйл. Үндэсний хөгжмийн найрал гэдэгт яг зориулж бүтээл хийнэ гэдэг бол бас нэлээд ялангуяа үндэсний хөгжмийнхоо талаарч тэр яг хөгжмийн тэр хөгжим тиймэрхүү дууралттай байдаг гэдэг дууралтуудын талаарч тэр нэлээд мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Тий, манай ер нь бол симфони найрал хөгжим чи өөрөө одоо яг шинжлэх ухаанч маягтай гэх юм уу одоо 200-300 жил хөгжиж ирэхтэй тодорхой одоо бүр хөгжлийнхөө одоо дээд шатанд ер нь хүрсэн гэж ойлгож байна. Хөгжмийнхөө одоо хэлбэрийг хийц дууралтын хувьд тэгээд тийм учраас яг нөгөө яг ингэж өчүүл ингэж дуурдаг гэтэр онлынхоо яг тэр дууралтынхаа тэр онлынхоо дагуу л дуурдаг байхгүй. Одоо чи октав дээр дуурах бол тэгээд дуурна, квинтоор дуурах хэвээр хөгжим бол яг л бичвэл зөвл дуурдаг. Тэгээд одоо хөгжмийн энэ регистртэй сайн дуурдаг, энэ регистртэй жоохон бөглүү дуурдаг ингээд одоо ингээд судалсан. Одоо өрний хөгжим чинь одоо энэ ялангуяа симфони найрал хөгжмийн зэмсгүүд. Тэгээ тэрний дагуу маш олон сурах хүчгүүд гарцсан найрал жуулгын болон зэмсэг судлалын. Тэгээ тэрнийхэн дагуу бичихт бол ер нь яг л дуурдаг.
Манай үндэсний хөгжимч яг тийм төвшөнд хүрээгүй хөгжлийнхөө шатанд байна ихэнх хөгжмүүд нь. За тэгээд дээрэс нь ийм сурахчиг бас яг найруулгын сурахчиг байдгүй. Зэмсэг судлалынх бол байна. Энэ зэмсгийг ингэдэг нэрлдэг ингэдэг. За одоо фагаас си бемоль хүртэл дуурч гэдэг юм уу одоо яг тэр юм байгаа хэрнээ. Яг ингэж бичвэл ингэж дуурна гэсэн яг тийм нөгөө сурахчиг байдаг учраас цэвэр туршлагаар бичцгээч яг өөрийн туршлагаар. Тэгэхээр нөгөө тэрэнд өөрөө үндэсний хөгжимч дунд одоо тийм ээ одоо нэг цөөхөл хөгжимч юм, найрал хөгжимчин байгаад тэгээд ингээд найрлжуулсаар ба сүулдэ туршлагажаад ингэж өчүүл ингэж дуурд юм байна гэсэн тийм туршлагыг олж аваа тэгжил бичиж байгаа. Ер нь бол одоо үндэсний найрал хөгжмийн бичиж байгаа хөгжмийн зохиолч дандаа л дотроосоо байдаг. Үндэсний хөгжим сайн тоглодог. Тэгээд тэр найрал хөгжмөөсөө л хөгжмийн зохиолч одоо энэ Менда Амарнч дээр тий одоо байгаагаас Бирва энэ төр гэл одоо энэ үндэсний хөгжмийн зэмсгүүдээ ялангуяа найрал хөгжмөө гарамгаа мэдээд байгаа эдгээр бол бүгд л тэр найрал хөгжмөөс гарсан. Манай энэ мориор найрлын төвшин сайхан маань ч гэсэн ерөөсөө л мориорч байж байгаа л тэгэл одоо өдөрдаач хөгжмийн зохиолч болсон багч. Сүүлийн үе та яг үндэсний хөгжмийн цэцлэгт зориулсан ч юм уу яг үндэсний хөгжмийн найрал тийм хөгжим хэр хийв? Олон бүтээл ер нь бол үндэсний хөгжмийн одоо зэмсэг бүрт концерт биччихэд байгаа. Одоо морин урт бол 5-ыг бичсэн байна гэх тийм ятганд 2 байна, Йоочнд за тэг Шанзанд байна, Хуучирт байна, Лимбэнд байна гэх чинь эвэр үрээнд хүртэл байна, их хууртч байна. Тэр бүх зэмсэгт бол биччихэд байгаа. Энэ бол зөвхөн бичиж гэсэн зорилт тавьсандаа биш. Ерөөсөө л ингээд шаардлагаар энэ эрт хэрэгцээ гараад хөгжимчдийн ур чадвар сайжраад ирэхээр сайн хөгжмийн бүтээл шаардлагдаг. Тэрний дагуу л бүтээгдсэн. Тэгээд нэг мэдсэн чи одоо морин 5 концерттэй болоо гэж би хизээс орж байгаа. Зүгээр л нэг мэдсэн чи ингээд одоо надад зохиогоод одоо нэг ингээд ингэчмээр ингээд хөгжимчдэн зүгээр байхгүй. Тэгээд тэрнийхэн дагуу хэцээр хэтэл одоо 5 сайхан концерттэй болсон байна. За тэгээд өөр бусад хөгжмүүдүүд байна. Сонгодог хөгжмөөс ч гэсэн суралцж явах хугацаанд бол тэр чавтас хөгжмийн дөрвөлтэй хийлийн дөрвөл бичиж байсан 3 ангиар нь бичүүлэн сурж явах чинь. За тэгээд сая сүүлд морин урын дөрвөл бас 3 ангиар нь бичлээ оршихуй хэмнэлгээд одоо бас их тоглогдчихэ. За тэгэл төгөлдөр урын концерт, морин хийлийн концерт гэл аль болох л одоо бүх энэ жанрт бичих гээл байгаа. Тэгэл ялчгүй тэгэл цаг хугацааны асуудал, цаг завны асуудал учраас тэгэл аль болох л амжуулахыг хичээгээл гэж идэг шүү дээ. Тэгээ үндэсний хөгжим чинь бас орны хөгжимд байхгүй тийм бас одоо юу гэх юм бэ? Тийм ааштай хөгжмүүд гэх юм уу? Бас байна. Яг эвийг нь бол бичихгүй бол зарим регистртэй яг л октав доор дуурайд идэг. Дээшлээд ирэхээр яг тэр одоо октавтаа дуурдаг ч юм уу. Тийм онцлогтой юмнууд учраас. Тэгээ дээрэс нь атактай хөгжмүүд ихтэй одоо товшуур гэх юм уу? Товшуур хөгжмүүд гэх юм одоо ятаг, Йоочин, Шанз энэ төр чинь. Тэгэхээр симфони найрал хөгжмөд болохоор тийм зэмсэг байхгүй одоо босоо ятаг буюу арфас бос нь бол ерөнхийдөө утас тэгэл яг л нөгөө одоо ингээл найрал хөгжмийн тэр нөгөө партитур чинь тэгээ модон үлээр гуйл үлээр тэгэл цохиур номт тэгэл ингээл дөрөв ерөнхий хуваагдаж байгаа байхгүй. Тэрнийхэн дагуу тэр л одоо тэр чадварыг эзэмшихийн тулд яалчгүй туршлагач шаардлагатай л. Тэгээ ер нь найрал хөгжмийн мэдрэмж гэж бас хүнд бас байдаг. Маш сайн төгөлдөр уучирны найрал хөгжим бичгээрээ сайн яадаг. Бид нар одоо хойно сурж байхад л тийм жишээнүүд их байдаг гэсэн. Манай ангид маш сайн төгөлдөр уучир одоо юу залуу байдаг гэсэн. Тэгэл найрал хөгжимд ингээд эхлээл бидний шинэ нөгөө туршлагажуулахын тулд номтоос эхэлдэг. Номт хөгжмийн одоо юуны дөрвөл квартет тийм ээ одоо чавтац хөгжмийн дөрвөл гэдэг юм да монголоор бичүүлнэ. За тэгэл тэн дээр чи нөгөө бүх нь одоо энэ уцаа хөгжмийн номын нөгөө хуваарлал тэгэл штрихүүдийг маш нарийн тавиулж заадаг байхгүй. Тэгээ би чи яг энэ дээр нөгөө морин уур хөрөөддөг байсан болохоор тэр нь надад ямар ч асуудалгүй. Гэтэл нөгөө маш сайн төгөлдөр урч маань өөрхий. Тэр нөгөө юуны ойлголт байхгүй. Тэгээ багшгүй чи энд ингээд байхад эн чинь ингээр чамд ингэн гэж бодогдохгүй юу? Эн чинь ингээд ийм том ингээд легат зурсан. Эн чинь ингээд яваад ном чинь одоо хөрхээргүй боллоо. Тэгээ дээр нь динамикийн төвдөг нь бүр маш чанга тоглохоор бичсэн. Тэгэл байдаг. Тэгэхээр тэр бас оркестрийн мэдрэмж гэж бас байдаг гэж багш ярьдаг байсан юм аа. Оркестрийн мэдрэмжтэй хүн гэж байдаг. Мэдлэг бол тодорхой юм яа хийж бүтээхэд маш их хэрэгтэй тэр чинь тэгээд мэдлэг туршлага. Гэхдээ мэдрэмж гэдэг чинь дотроос байдаг хгүй. За яг ингэж хийчихгээд мэдлэгээрээ шийдээд хийх гэтэл
мэдрэмжгүй ингэмээр юм санагдаад идэг тийм биш ээ. Арай л өөрөөр шийдэд идэг. Мэдлэгээр бол онлын үүднээс чи ингэж хийх хэрэгтэй. Формын хувьд ийм байх хэрэгтэй гэдэг ингээд. Яг тийм надад ч тулгардаг байна. Гэхдээ ингээл одоо формын хувьд эргүүлэл одоо тэр эхний хэсгээл ингээл давчмаар байгаад идэг. Тэгтэл мэдрэмж маань яах юм бүгд л ийм байдаг шүү дээ. Бүхэл бүтээл ийм байдаг шүү дээ. Энийг давтахтаа тэгвэл дөнгөж эхний хэсгийг давтуул яасан. Эсвэл бүр байхгүйсэн ч яа гэдэг гэсэн. Эсвэл тэр жижиг элемент оруулаад одоо нөгөө вариацлаад гэдэг юм да. Одоо хувиргаад оруулчвал яасан энэ гэл тийм асуудлууд гардаг. Тэгэхээр мэдрэмжээ сонсгол маш чухал. Заавал тэр тийм байх ёстой гэсэн тэр мэдлэгээрээ тэг баригдсан илүү баригдах шаардлагатай. Тэгэхээр мэдрэмжээрээ хийдэг. Яг шүүмжилдэг л дээ. Наа чин тэгэл формын үед биш л байж гэсэн. Гэтэл би тэрийг формын уруу талаас нь уншуулаач болтгоо тэр чинь оруулцал байдаг. Тэрийг тэгээ судлах л асуудал байхгүй. Тэгэхээр мэдрэмж их чухал. Би нэг ийм зүйлийг сонсч байсан. Одоо жишээ нь соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн тэнхим гэдэг үлээ. Тэр тэнхмийг одоо хөгжмийн онлайн тэнхим гэж бий. Хөгжмийн урлагийн сургууль гэж байгаа. Сургууль гэж бий. Тэр сургуулийг одоо ерөн зүгээр яг тухайн үеийн ингээ хөгжмийн зохиолчид ер нь бол маш өндөр боловсралтай хүмүүс байсан гэж яригддаг шүү дээ. Одоо жишээ нь Нацагдор зурч гэдэг юм уу ингээ. Тэгэнгүүт энэ хөгжмийн зохиолч гэдэг чинь бас тодорхой хэмжээний байгалийн өгөгдөл байх хэрэгтэй байдаг байхад бас боловсрал тийм чухал байт юм бахтай гэж бодож ирсэн байхгүй. Боловсрал яг мэрэгжлийн хөгжмийн зохиолчд бол боловсрал маш чухал. Тийм үү. Зүгээр хөгжмийн зохиолч гэхээр одоо чинь зүгээр дууны нэг ая зохиох тийм ээ хамгийн одоо хөгжмийн хамгийн энгийн төрөл шүү дээ. Дуу тий. Тэгэхэд бол хүн бол одоо чинь сэтгэл нь хөглөгцсөн үед бол одоо чинь ээжигээ дурсаад ч юм уу яахт бол хүнээс нэг шүлэг гардаг шүү дээ. Яг тэрэн шиг бас нэг шүлгэн дээр ая зохиочих тийм юу байдаг. Өөрийнхөө мэдрэмжээр нэг одоо дуу нэг иймэрхүү байдаг. Тэгээд тэрний дагуу бас нэг иймэрхүү байвал зүгээр юм уу тэрийг аялаад. Хөгжмийн зохиолч болох чинь нөгөө тэр олон хөгжмийн найрал хөгжмүүдэд тэгээ найрал хөгжмийн тэр олон зэмсгүүдэд зориулж бичнэ. За тэгээд тэр зүгээр нэг биччих чинь өөрөөр. Тэгээд хөгжмийн маш олон нөгөө төрөл стилүүд байдаг. Тэр стилийг одоо жишээ нь бүр орчин үеийн стилээр бичих ч юм уу эсвэл романтизмын стилээр бичих ч юм уу гэдэг. Тэхийн тул заавал хөгжмийн боловсрал шаардлагатай байдаг. Тэр бол бүр тусдаа. Тийм байна тий. Ая зохиогч гэдгээс одоо ялгарх гол юм нь тэр л байгаа даа. Үндэсний хөгжимд зориулагдсан тэр бүтээл таны санаанд бууж ирнэ шүү дээ тий. Эсвэл магадгүй ямар нэгэн захиалгаарч гэдэг юм. Ингээд тэр эхлэл нь юунаас эхэлэх үү ер нь? Яг мөрөө ураа барайл ингээд юу хахаас эхэлэх үү? Одоо яг төсөөлөл шүү дээ. Ерөөсөө ер нь л энэ бүх уран бүтээлч нь ерөөсөө төсөөлөгч шүү дээ. Агуу их уран сэтгэмжээр л одоо тэгэл хүн харахад ингээд юу ч хийхгүй яваад энэ гэж бол дотроо нөгөөдхөө бодоол яваа. төсөөлөл. Энд тийм төгжим сонсвол ингэж хийж болох юм байна гэж бодно хөөс. Энэ ямар гоё хөгжим бэ энэ гэхээсээ илүү ийм маягаар бас хөгжим зохиож болох юм байна. Ийм маягаар найруулж болох юм. Дандаа тэрлийг олж хардаг явдаг хүчтэй. Одоо яг л хувцас дизайнер бол хувцасаа бас л тэгж л харна шүү. Тэгэхээр ерөөсөө мэрэгжил болгол адилхан. Тэгэхээр ерөөсөө маш их төсөөлж л тэгж яана л да. Тэгээ ер нь бол маш сайн төсөөлж тэгж дотроо өөрөө тэр дотор нь орсон хөгжмөл амжилттай болоод идэв яалтчгүй л. Тэр өдрийн сэтгэл зүйн байдлаас хамаарна. Гэхдээ цаг агаар яалтчгүй л одоо бид нар ч одоо энэ зам төв түн болоод ирсэн болохоор шууд нөлөөлж байна. Гэтэ надад бол ягаад ч нартай өдрөл сайхан нэг тийм өөдрөг. Би ч өөрөө бас жоохон бүрэг талтай хүн. Тэгэхээр нартай өдрөл нэг сайхан сэтгэл санаа өөдрөг гэдэг. Тэгэл бүрхэг бороотой цэцтэй өдөр чинь яалчгүй тэгээд тэрийгэ дагдаг шүү дээ. Тэрийг бүр яагаад мэдэрч ийсэн гэхээр Москва чинь анх очиход намар оюутан болж очин. Намар бол байнгын л бүрхэг байна. Тэгэл цас бороо нь орно. Тэгээ нар нь аль зүгтойгоо нэхлээ мэддэхгүй зүгээ мэдэхгүй бүр. Тэгэхээр нөгөө Монгол хүн чинь нөгөө яг нэг Монгол хүний онцлог байдаг зүг бодоод байдаг. За хой зүг нь аль юм бол баруун зүг. Тэгэхэд тэнд ерөөсөө зүг бодож байгаа юм байхгүй. Зүүн гар тийшээ баруун гар тийшээ гэсэн л хоёр ойлголт байгаа байхгүй. Тэгээд эсэн чинь дараа нэг нар гарсан чинь миний бодсноос тэс өөр үтсэгтэй байжсэн. Бас инээдтэй нэгдүгээр курс болж ирсэн. Оюутны байр маань сургуулиасаа энэ зүгт байсан юм биш үү гэж бодож ирсэн, инээд үрж ирсэн. Тэгээд тэр үед нөгөө тийм бүрхэг юуч сэтгэл зүйт их нөлөөлдөг эхлээл ер нь жоохон гэрээ санаж шүү. Тэгээд ягаад гэсэн нар гараад ирэхээр сэтгэл зүйнд яаж нөлөөлж байгааг яг мэдэрч эхэлсэн тийм. Дуу хөгжим тэгээд дуу хөгжим дундаа тэр нөгөө яруу тунгалаг найрал хөгжим гэдэг зүйл магадгүй хэрэгцээ ингээд байхгүй байсан бол өндөрлөгтний амьдрал ямар байх байсан бол гэдэг төсөөлттэй байдаг байдаг. Тэгвэл ер нь л яруу тунгалаг найрал хөгжим гэхээс ил ер нь л хөгжим байхгүй л тэгэл маш гуйтгалтай шүү дээ. Хөгжим чинь ер нь яг хүний сүнсэнд үйлчилдэг л
одоо хэлбэлцэл байхгүй юу? Физик хэлбэлцэл тэгээд тэр чинь ингээд эмх цэгцэнд ороод тэгээд зүрхнээс зүрхэнд одоо ингээд хурж штэ. Тэгэхээр энэ дуу хөгжим байхгүй бол ерөөсөө л хүний сүнс дээд зэргийн уйтгартай байна. Ер нь сүнс чинь өөрөө ингээд хүн болж ирэхдээ аялгауг дагаж бууж ирдэг гэдэг байна шүү дээ. Тэгээ буцахтаа бас аялгау сонсоол гэрэл аялгауны замаар буцаад явдаг. Гэрэл харагдаад аялгау сонсогдоод тэр зүг рүү оддог гэл. Одоо эзотерик талын тиймнүүд бай маш их тайлбарлаад идэг ш. Тэгэл олон хүн нөгөө клиник хөлд орж ирээл ярьсан юмнууд нь давхцаад идэг чинь тэгэл нэг юм байна л гэсэн үг байхгүй тэр чи тий. Тэгэхээр дуу хөгжим бол гайхалтай. Ер нь тэгээ хөгжим чинь өөрөө урлагийн төр одоо түрүүний нэг киноны гэдэг шиг урлагийн ер нь яг зүрхэн тий цөмөн. Тэгэл нэг хөгжимгүй кино жүжиг одоо нэг давсгүй хоол мэт гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр чинь бүжгийн жүжигт одоо хамгийн гол цөмөн хөгжим тийм ээ жүжигт бас хөгжим. За кинонд ч юм адилхан тэгэл. Монголын үндэсний найрал хөгжим за дэлхийн сонгогдогч гэдэг юм уу ялангуяа барууны гэж бид нэр ярьдаг шүү дээ. Энэ хөгжмийн найрлалаас яг онцлог ялгаан танд юу гэж ажиглагддаг вэ? Ер нь үндэстэн болгоны найрал хөгжим өөрийн онцлогтой. Тэр дундаа Монгол ардын одоо үндэсний найрал хөгжим бол ер нь бол давтагдчихгүй дээ, гайхалтай. Өөрийн гэсэн онцлогуудтай. Тэгээд их өтгөн дугуйлалтай манай найрал хөгжим. Одоо жишээ нь Хятадын найрал хөгжим, ардын найрал хөгжим гэж их тийм нарийн дуутай зэмсгүүдтэй. Зэмсгүүд нь хуучир, тэгээд лимбэн дээшгээ ер нь тэгээд дуучдын хоолойч их дээшгээ. Тэр бол тэр үндэсний өөрийнх нь онцлог тэр газар зүйн байрлал бас их хамаарч. Тэнд одоо төрж байгаа дуучид голдуу тийм дээд хоолойнууд дууч төрж явах жишээ нь тий теанер сопранууд. Манайд бол баритонууд эрэхтэй бүдүү болоо тийм ээ. Эмхтэй мец сопран илүү төрж явах жишээ нь. Энэ газар зүйн эрсдэс уугаар амьсгалаас шалтгаалж байна. Тэгээ манай баритонууд одоо дэлхийд гайхагтаад байгаа хоолойн хүч болон тэр тембрийн хувьд тэр чинь ерөөсөө энэ газар зүйн онцлог юмтай шууд холбоотой. Тэгээ манай үндэсний найрал хөгжим бол их өтгөн сайхан дууралттай. Улмал гоё болоод байгаа одоо. Улмал гоё болоод байгаа. Одоо хуучин 80-ад оны ардын дүүжийн чуулга гэж яхахын үед бол одоо ч их баяжчлаа. Олон зэмсгүүд нэмэгдлээ. Тэгэхээр улам сайхан болно л та. Үндэстэн болгоны ардын найрал хөгжим сайхан л та. Гэхдээ нэг Монгол хүн болохоор өөрийн үндэсний найрал хөгжим сайхан, өөрийн үндэсний бүжиг энэ төр бол үнэхээр сайхан. Тэгэл тэр үндэсний өөрсдийн хувцас сунаар ингээл бүх юм л тийм сайхан байх юм да. Тэгэхээр бид нар чинь үндэснээ таниулах үүрэгтэй тийм мэрэгжил эзэмсэн хүмүүс болохоор одоо энэ талаар их анхаарч тэгэл ажиглаж явах юм да. Бүтээлүүдээ ер нь гэхдээ дэлхийд гаргана гэдэг тийм амбиц байдаг уу? Хөгжмийн зохиолчдод юм. Гэхдээ яг ер нь Монгол хөгжмийг сурчлаа, Монгол хөгжмийг таниулъя гэж бас нэг хэсэг бас ясаа. Зорьсон би ч бас олон улсын 6 шагнал авсан. Тэгээд тэр нь дандаа л олон улсад тэр нь бүтээл нь очиж шүүгчдийн шүүлтүүрээр орж ижилдэг гэж үгсэн байгаа. Тэгээд бас харьцангуй ялангуяа
морин уурын бүтээлүүд тэгээ төгөлдөр уурын концерт центр бол бас ясал та гадаадад их тоглогдсон. Тэр утгаараа бол бас нөгөө Монгол хөгжмийн зохиолчийн гол үүрэгчин бас Монгол хөгжмөө дэлхийд таниулах гэдэг чинь нэг одоо бас хэсэг нь багхгүй. Тэр утгаараа бол бас үүргээ гүйцэтгэж байгаа гэж өөрийгөө бодоод байгаа шин. Бас олон улсын тайзан дээр яг таны бүтээлүүд за тоглогдчихсэн тийм нэлээдгүй тоглолтууд бол бас нодны чинь л одоо энэ морин уур найрлын хөгжимчин морин уурч Инх Амгалан гэж залуу Москвагийн Чайковскийн нэрмж филармоны тайзан дээр миний 3 дугаар концертыг тоглосон. За мөн Петербургийн Шостаковичийн нэрмжт их тархинд бас мөн 3 дугаар концертыг тоглосон. Гэхдээ дандаа Оросын тэр найрал хөгжимтэй. Тэгээ тэр бол бас их сайхан үед явдал болсон. Оросын найрал хөгжим бүрэлдэхүүний хувьд гэсэн дууралтын хувьд бол яг симфони найрал хөгжмөс дутах юм байхгүй. Тэгж дуурч байгаа. Тэгээ өөртөө хөрвүүлсэн л дээ. Надаас партитурыг аваад зөвшөөрөл аваад манай одоо энэ ингээд морин уурын танай Монголын бүтээлүүдийг хшиглүүлэх одоо энэ жилийн зорилт маань тэгээд олон бүтээлүүд сонсоо тэгээд таны энэ бүтээлүүдийг бид нар хөрвүүлье гэж шийдцгэлээ. Та партитура өгч болох уу гэ. Тэгээд тэд нар аваад хөрвүүлсэн. Маш сайхан хөрвүүлсэн. Тэгэл тэр чинь балалайк тэгэл Орос ардын тэр олон хөгжмөд байгаа штэ баян. Тэгээ яочин шиг тийм төстэй хөгжмүүд энэ төр байна. Тэгэхэд симфони найрал хөгжмөс дутахгүй тийм тесрэлттэй. Тэгж энэ төр дуурсан их сайн хөрвүүлсэн байсан. Тэрийг сонсоод бол надад бол их сайхан санагдсан. Монголия. Государственный большой театр национальных искусств. Небесная любовь. Хореография Цэцге. Музыка Орзи Баяра. Тэгээ манай Инх Амгалан маань ч их сайхан хөгжимдсэн. За тэгээд ер нь бол өвөр Монгол, Буря, Талимаг гээл олон удаа тоглогч морин концертуудаар хамт явж исэн. Шин цогтойгоо ч явж ялаа, жигжиг дөрчтойгоо ч явж ялаа. Үзэгчд бол ерөөсөө Монгол хөгжим морин уурыг бол гайхалтай хүлээж авдаг. Нэг тийм алчтай тий. Одоо морин уурын 5 дугаар концерт гэж чинь саяхан Чех улсад тоглогдоод ирлээ. Чехад ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд жигжиг дөржбан тоглолоо. 2 жилийн өмнө Японы Сантори хоолд бас тэр том танхимд тоглогдсон. Бас ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд. Тийм байсан. Би таныг Монголын хөгжмийн зохиолч яг мэрэгжлийн гэж хэлээд байгаа. Тэгээд мэрэгжлийн хөгжмийн зохиолч дундаас олон улсын тэмцээн уралдаануудад хөл тавьсан бас анхдагчдын нэг юм болоо. Зүгээр ч нэг хөл тавиагүй амжилтын зам жимээ зурч чадсан хүмүүсийн бас төлөөлөл юм болоо гэж боддог. Магадгүй таны зурсан гаргасан энэ зам жимээр дараагийн үеийн залуу уран бүтээлчид ч гэсэн бас явчихаасай энэ одоо залуу уран бүтээлчтэй бас энэ зам жимээр явуулаад Монголын урлагийг таниулах юмсан гэсэн бодол хэр төрдөг юм бол ер нь тэгээд хөгжмийн зохиолчдын урлаа гэдэг чинь тэр хөгжмөө гадаадад Монгол хөгжмөө таниулах том гарц одоо зорилго том гүүрэл байгаа юм л да. Тэгээс энд би оролцсон гэхээсээ илүү дараагийн үеийнхэн яг энэ зам жимээр яваад тентхийн найрал хөгжим одоо жишээ нь миний тэр төгөлдөр найрал хөгжмийн Барес Такатагийн чинь одоо тэр энэ Американы ерөнхий шүүгч байсан гэдэг тэр уралдаан чинь тэр Болония гэдэг Италийн тэр бас хөгжмийн том хотуудын нэг хот нь тийм том биш боловч тэр хөгжмийн бас гол төв байгаа байхгүй. Тэрний яг задгаа толгойд ингээд симфони найрал хөгжимтэй тэгэл Итали удирдаач удирдаад Италийн найрал хөгжим Итали төгөлдөр тоглоно гэдэг бол анх надад бол мөр санаанд оромгүй санагдчихсэн гэж. Миний анхны бүтээлүүдийн нэг юм чинь. Тэгээд тоглогдсон гэхээр нь одоо маш гайхаж. Тэгээд тэрнээс чинь бас нэлээд тэр үедээ бас ингээд ийм бүтээл Монгол хөгжмийн зохиолч ийм амжилт үзүүлж байна гэдэг шууган болж ирсэн. Тэгээ энэс хойш үеийнхэн маань сайхан урам авцгаасан гэж ярьдаг. Манай одоо миний найз хөгжмийн зохиолч. Тэгэл одоо энэ манай хөгжмийн урлаг бас сайхан урам зоригтойгоор тойрох бас тийм юу дуудлага болж байгаа байхгүй. Ямар ч юм чинь нэг тийм урам гэдэг юм байдаг. Тэгээ тэрнээс хойш бол уран бүтээлч зөндөө орсон. Тэгэхээр Монголд одоо сурчлал том юу юм да. Яг хоо олон улсын уралдааныхаа энэ амжилтыг уг нь энэ засгийн газрын 20 дугаар тогтоол гэж байдаг. Одоо энэ одоо Глинкийн дуулаачаар бол Чайковскийн нэрмжт уралдаан, Глинкийн уралдаан хэдэн уралдаан дуулаачд голдуу байдаг. Дуулаачдын голдуу уралдаан. Тэрэнд орсон хүмүүс ингээд засгийн газраас мөнгө хэлбэрээр урамшуулад идэг шүү дээ. Тэгдэг байвал сайн. Тэгээсэй гэж би их хүсчээсээ одоо тэгээ сүүлдээ тэр бол бүтэхгүй ингээ 15 жил өнгөрцөн байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг тэгээ оруулчаасаа одоо бол дараагийн үед хэрэгтэй байгаа байхгүй. Тэр чинь тэгээд уран болно. Тэгэхээр ер нь бол хөгжмийн зохиолчдын нэг шуралдаан тэр тогтоолтод байдаг юм байна лээ.
манай дуулаачдын хэдэн голдуу тэгээд зүйл одоо энэ Оросын холбооны улсад болж байгаа уралдаанууд голдуу байгаа юм. Тэгээд циркчдийн уралдаан байгаа. Тэгэл үлдсэн нь ерөөсөө спорт. Жудоо бол дамгай байна тий. Жудогийн холбоо сайн ажиллаж яал гэсэн үг шүү дээ. Ер нь тэгээд за тэгэл бусад төрлүүдээс байгаа. Тэгэхээр энийгээ бас манайхан ингээд энэ бол дандаа хүн жил болгоо аваад байх хэд биш байхгүй. Тэгэхээр энийгээ бас анхаарч байвал энийг анхаарна гэж их олон жил яригдсан. Тэгээд сүүлдээ одоо хүртэл хэрэгжээгүй л байгаа. Тэгэхээр би бол одоо нэгэнд яамтай болсных энийг хэрэгжижээсэй л гэж байна. Би тантай яг анх яаж танилцчихсан бэ гэхээр яг тэр олон улсын тэмцээн уралдаануудаас Гран Приг шагнал авсан гэдэг. Тэр чинь ковидын өмнө тий байлуу. Тэр үеэр би яг ингээ хүчмэн зохиолч Элцээ Баяр гэдэг өнөө цагийн залуу хүчмэн зохиолчтой юм бол бас яг одоо дөрөв магнанд явж байгаа уран бүтээлч гэдэг юугаар таахтай танилцчихсан. Тэгээ тэрнээс хойш бас ингээ шагналууд нэмэгдээл яваад байлээ л дээ. Тэнгүүт ерөн зүгээр энэ олон улсын тэр тэмцээн уралдаанд ерөн тэр хүчмэн зохиолчдын дундах тэмцээн уралдаан хэр тийм түгээмэл болдیں۔ Тэгээ эндээс Монгол яг уран бүтээлчээд хүчмэн зохиолчод шагнал авна гэдэг нь манай талд өөрөө бас яг хэр нэр хүндтэй ашигтай ч гэдэг юм. Тэгээ өмнө нь ер нь бас энэ тохиолдлууд болж исэн болов та энэ дээр нэг мэдээлэл. Тий яг хуу энэ нийгэм өөрчлөгдөөд одоо интернет харилцаа их нэгдсэний үнд одоо иймд оролцохыг боломжтой болсон л да. Одоо хуучин социализмын үед бол одоо манай хөгжмөн зохиолчдын орж исэн түүх бол бараг байхгүй. Яг ЮНЕСКОгийн үнд энтергээд нөгөө бүтээлүүд нь шалгараа тэр бол их том фестивалуудад бол очиж оролцож исэн байгаа одоо ш тий. Одоо Шарвын 2 дугаар симфони хичээл маш өндөр амжилт үзүүлж тэр өргөтөр олон хөгжмөн зохиолч оролцсон. Олон улсын тэр уралдаанд шилдэг 3 зохиолын нэрээр нь одоо нэрлэгдэж энтер байсан. Тэгээ би ч нөө 10 онд Гиннесний нэрэмжтэй хөгжмийн академид суралцж байхдаа Төгөлдөр уурын Варестакатай гэдэг бүтээл хийсэн найрал хөгжмөнтэй. Тэгсэн чи яг тэр Төгөлдөр уур найрал хөгжмөн бүтээлээр олон улсын тийм уралдаан болж ийн гэдэг. Манай нөгөө мэрэгжлийн өрөөний ханамд тийм юу хатдсан байсан байхгүй. Тэгээ манай мэрэгжлийн багш та нар энэ тохирох бүтээлүүдэд явуулаарай. Үлзээг намайг чи үлзээг. Үлзээ чиний бүтээл энд яг тохирно шүү энэ гэл. Тэгэл би нөгөө линкийн хараад юугийн нөгөө сайтынхын юуг харчаал. Тэгээд манай нэг Португал найз л тэрийг нь явуулж өгсөн. Нөгөөх нь MP3 болгоод, энэ PDF болгоод ингээд чиний CV хэрэгтэй мэн гэж нөгөө англиар харилцаад би чинь нөгөө тиймд орж үзээгүй байсан. Тэгээд нөгөө хөгжмөө бичгээс үс тийм уралдаанд орох ямарч тийм хүсэл зөний хол байхгүй. Тэгээ явуулсан чинь нөгөөт чинь 3 дугаар өрийн шагнал аваад. Тэгээд олон улсын 3 дугаар өрийн шагнал авлаа гэд. Тэгээ би Монголдо ирсэн тэр чинь 100 булсан юу байхгүй уралдаан. Тэгээд Монголдо мэйл ирсэн 5 дугаар ирлээ. Өө ямар гоё юм гээл тэгэл одоо энэ яах хэвээр болоо гэж бодоод очдөг л вэжтэй гэсэн чи Италич нь бас хол санагдаад байгаа юм чинь дамжих нислэг мэслийг нь бодсон чи зардал марлаас тийм. Тэгээд энд вэжсэн чи алтан намар наадам чинь одоо манай мэрэгжлийн хөгжим зохиолчдын одоо гол наадам ягаад гэвэл тэнд бүтээл идэг нь одоо үнгүү хөгжмөдөд өгдөг байхгүй юу? Улсаас зохион байгуулалтын уралдаан учраас энэ филармоны найрал хөгжим голдуу хөгжмөд нь. Тэгээд тэрэндээ оруулаад тэгэл Төгөлдөр уур Чингис хаан Монголын хөгжмөдөх болол бэлтжижсэн чинь яг нөгөө тоглохдох өдрийн өглөө нэг утас ирж байна. Авсан чинь за би Италийн өргөмжлөлт консулын орчуулагч байна. Та нэг Италид нэг уралдаанд 3 дугаар орж ирсэн байна. Тэгсэн чинь тэрний ерөнхий шүүгч нь Энно Морриконе гэдэг нөгөө алдарт каноны нөгөө хөгжмийн хаан гэгддэг тэр. Тэр хүн ерөнхий шүүгч нь байж тэр уралдааных нь жил болгоно нөгөө шүүгчтэй солиод явдаг. Тэгсэн чинь тэр хүн манай одоо өргөмжлөлт консулыг дуудаад одоо юу асан байна. Энэ хүүдийн шагналыг үргэж өгөө одоо их надад их хамгийн их таалагдсан одоо зохиолуудын нэг юм байна. Тэр ч яг нь ардын дуунаас хэдүүлсэн вариац байсан. Ардын дуу гэдэг чинь өөрөөс үнстэй. Тэрийг сайхан найруулж найруулж чадвал ер нь бол ардын дуу гэдэг чинь бидний хувьд бол том түүз واخгүй юу? Том түүз гартаа атгачаад иж тэрийг хэрхэн одоо ашиглах нь бидний төц хөзөр гэж те. Тий, түүз хөзөр. Тэгсэн чи өө ямар ерөөлтэй юм бэ? Өнөөдөр яг наад бүтээлчин тоглохдох гэж байна гэсэн чи өө ямар гоё түүл танд тайлан дээр өгч гэдэг чинь. Уг нь надтай уулзаал элчин сайдын яам дээр өгчих гэж ирсэн юм байлээ л. Тэгэж яг таардаг ивний тохироо бүр нэг цонь тий. Тэгэл орой нөгөө бүтээл маань тоглогдлоо. Тоглогдохын өмнө гарч ирээл нөгөө чинь баахан юм яриад за ийм бүтээл одоо энэ ийм шагнал өгсөн шүү гээл тэгэл нөгөө өргөмжлийг гардуулаад мөнгөн шагналын нөгөө л тэгэл араас нь нөгөө найрлаг хөгжмөндөө тоглогч таарч байна.
Тэр бол миний анхны шагнал хийсэн. Тэгээд тэрнээс хойш бол бас урамшсан. Залууны хувьд. Тэгээд тэр уралдаанд орчхоор дараагийн тэр мэдээллүүд нь ингээд ирээд идэг. Та манайх одоо энэ удаа ийм уралдаан их гэж байна. Та оролцсноо гэдэг өөр зөвхөн Италич биш одоо Франц одоо хаан чамаагүй уралдаанууд мэдээл. Тэгээ ирээд идэг. Тэгээд тэнд нь оролцох үедээ оролцоол зарим нь алгасах үедээ алгасаал тэгэл төрөл жанр нь таарахгүй бол оролцохгүй ш. Тэгжээтэл нэг мэдсэн чинь 6 шагнал авсан байсан. Тэгээд одоо бодоход одоо бол би нэг уралдаанд орё гэж ярихгүй байгаа. Яг хөө тэр үедээ юу бас үеийнхэндээ бас сайхан уран болсон гэж манай найзууд бол тэгдий. Чи их сайхан уран болж одоо зүгээр л мэрэгжлийн хөгжимч нэг тийм бас үүрэг даалгавраар хийгддэг. Ер нь бол яг нөгөө дууны салбарын энтрээ одоо бол нөгөө ашиг орлогоо бол байхгүй шүү дээ. Тэгэж сайхан одоо юу болсондоо баяртай байд. Тэгээд яг хөө мэрэгжлийн ер нь хөгжим зориулсан дан хөгжим бүтээлүүдээр 5 удаа тэг киноны хөгжмөр 1 удаа. Киноны хөгжим шинэ Чингисийн хүүхдүүдгээ киноны хөгжим. Тэр Оросын албаны улсын Сочи хотын тэр кино наадамд очиод киноны шилдэг хөгжим гэсэн шагнал авчирсан. Тийм түүхтэй. Урлагийн салбарын оюутнуудын ярианаас сонсохоор оюутан багтаа халтур хийдэг байлаа, энд тэнд хийдэг байлаа гэж яриа сонсогддог. Таны хувьд ер нь тийм юм байсан уу? Бидний үед яг тэр энэ соёлын коллеж, соёл урлагийн сургуульд бол баг тийм байгаагүй. Тэр цаг үеийн бол тэр юунд яг хараахан нээлттэй биш байсан. Манай дуулаачаар сурдаг оюутнуудад л ер нь илүү олддог боломж байсан. Хөгжимчдэд бол бас ховор. Хөгжимч шиг олдоо тэгэл юм дайчлагаанд их явдаг байсан. Москвад оюутан болж очиод бол нөгөө морин ураа аваад очисон баш их том давуу тал болоод намгар гээд одоо ч байгаа тэр бурятын дуучинтай хамтлаг байдаг. Этно стилээр одоо яг бурят дуунуудаа Монгол ардын дуунуудыг ингээд найруулаад тоглодог. Цахилгаан хөгжимтэй тэгээ морин ууртай, шанцтай. Тэр хамтлаг тоглодог байсан. Тэр бол харин их оюутан цагт бол их нэмэр болж исэн шүү. Юуны хувьд. Бас өөрхөн зах зээл Москва гэдэг чинь том хот. Тэгэл тоглолт бас мундахгүй. Дээрээс нь үнэлгээ нь бас харцсангүй гайгүй байсан. Одоо дуучид юу гэдэг энэ тэнд очивол дуулаад найр хурим хөтлөөд ч гэдэг юм явчихдаг юм байна л да. Тэгэнгүүт яг миний анзаарснаар хөгжимчдөд харцсангүй одоо юу гэдэг зах зээл дээр бизнес хийгээд ах ч юм уу тий амжиргаа залхуулаад ахаад дуучидтай харьцуулахад арай бас бага юм шиг ажиглах. Бага штэ өөрх юм. Манай хөгжимч чинь тэгээд үнэлэмж нь тэр хэмжээгээр яагаад бага вэ? Дөрвөл одоо чинь дөрвөл хөгжим ухтлан дээр тоглоо хичнээн дээдлэн тэгээд нэг хүний 200 300 л авах жишээ нь. Дээдлэн. За тэгэхэд чинь дууч чинь нэг дуулаад тэгээ нэг сая төгрөг. Бата сая. Тэгтээ нэг 2 3 дуу дуулж чинь. Тэгэхэд хөгжимч чинь 30 40 минутын хөгжимдөх жишээний. За тэгээ найр хөгжимчд бол ард бол тэгж дууччих авна гэж байхгүй. Яг тэр олон хөгжимчөнд өгөх тэр болцоо бас бага л да бүгдэнд нь тэгж өндөрөөр өгөх. Тэгэхээр дуучид бол манайханаас ер нь хамгийн зах зээлд үнэлгээ өндөртэй явдаг. Тэгэл бүжигчд бага, хөгжимчд бага. Тэгэхээр хөгжимчтэй бол бид их хайрладаг. Одоо яалтчгүй л хамгийн гол юм чинь хөгжимчд шүү дээ. Энэ байдал ер нь өөрчлөгдөх болов. Өөрчлөгдөн л дөө. Яг хөө тэгтээ нэг тайзны эхний нэг артист яг нэг солист гэдэг ойлголт чин дэлхийд дахинд угаасаа л тийм байдаг. Одоо яг тэр солист дууч чинь үнэлгээ нь өндөр байгаад идэг. Тэгэхээр тэр ер нь бол тийм байна. Гэхдээ ер нь бол найр хөгжмийн үнэлгээ бол дэлхийд бол маш өндөр шүү дээ. Тэгэж яг тийм болчвол тэгэхээр хөгжимчдөөс дутах юм байхгүй. Хөгжимчд урам зоригтойгоор маш сайхан уран бүтээлүүд гарах бас болцоотой. Тэр чинь ер нь бол энэ юутэй маш холбоотой байхгүй юу? Энэ хөрөнгө санхүү гэдэг юмтэй чи урлаг ялангуяа том хэлбэрийн бүтээлүүд маш холбоотой байдаг. Кино, бүжгэн жүжиг, дуур эдгээр чи яалчгүй хөрөнгө санхүү тайзны бүтээлүүд учраас байж иж сайн бүтээл болно. Тэрнийг сайн болгохын тулд үнэлгээгийн сайн байлгаж иж хүмүүсээ сайн ажилуулах хэрэгтэй болно. Одоо бас ихтэй харьцангуй гайгүй болоо л. Гэхдээ бид нар бол үнэхээр энэ дуртайдаа л хийж байгаа юм л та бас.
тэрнээс гадна бусад юмэр бас нэг тодорхой орлого олчдөг учраас энэ хөгжмийн дан хөгжмийн мэрэгжлийн хөгжим гэдэг юм чинь үнэхээр энээс авдаг нэг тэр кайф гэж юм байгаа юм л. Хүн чинь нэг том зохиолоос авдаг мэдрэмж одоо том байдаг гэхүү бас тийм байгаад байгаа байхгүй. Хүний юу өөрлөлтөө зарим хүн чинь өөрийнхөө сайхан найруулгаас ч юм уу өөрийнхөө зохиосон дуунаас ч юу авч байгаа. Тэр чинь би дөрөвний хэлдэг л нөгөө сэтгэл шингэсэн л бол айлч төрөл жанр хамаагүй гэдэг шиг л багхгүй. Тэгэхээр том хэлбэрийн бүтээл чи яалчгүй тэр хийгээ суухад нэг тийм урамтай л да. Мүлжүүртэй гэдэг шүү дээ монголчууд ярьдаг. Тэрэндээ л болж байгаа юм л да. Тэгэхээр биш үнэлэмжийн асуудал бол манай мэрэгжлийн хөгжим хийвэл тэгэл ер нь тэгэл хосоон л гэдэг үс. Одоо тэгтээ бас үнэлэмжийн дээрдээ л байгаа. Нийгмээ дагаад юм чин тэгэл хэдэн жилийн дараа л өөр болсон байх юм аа. Өмнөх 5 жилийн ярьж исэн юмнээс одоо тэгэхэд л өөр болсон байх чинь. Яг тэр нөгөө нэг бүтээл бий болох, за тэгэл тэрийг ингээд сонсох, ерөн зүгээр ингээд ялангуяа тийм найрал хөгжмийн бүтээлийг ингээд сонсож тэр мэдрэмж авна гэдэг чинь хүний баг мэдэрч болох хамгийн дээд мэдрэмжүүдийн нэг баг та. Тэр ч утгаараа одоо жишээ нь кино урлагт бол киноны хөгжмийг бол киноны зүрхэнч гэж ярьдаг юм байлээ. Тэгээ тэр бүтээлийг ингээд ер нь сонсоод ингээд хүний биеэр ингээд нэг тийм мэдрэмж гүйдэн шүү дээ, шалгасан босдаг шиг тийм. Тиймэрхүү хэмжээг энэ яг тийм болгоод тэр хүнд тийм мэдрэмжийг өгч чадандаа гэдэг танд мэдрэгддэг үү? Ер нь бол өөрт эхлээл таалагдах хэрэгтэй байдаг. Тэр мэдрэмж өөрт мэдрэгдсэн л бол тэр бус түнд яг мэдрэгдэнэ. Өөрт за энэ нэг жоохон сэтгэл төрсөнгүүдээ энэ яг нэг миний сэтгэл хөдлөлцөө болж чадсангүй дээ. Гэхдээ яг хөө ингээд өгчий гэсэн юм яг л тэр хүмүүст мэдрэгдсэн байдаг. Яг л. Тэгмэд өөрт одоо бүр ингээд баясгал төрөөл за энэ сте гоё олчлаа шүү гэж бодсон юм. Яг хүн тэрийгэл хүрж идэг. Тэгэхээр зүрхнээс зүрхэнд гэдэг чинь яг л тэр байхгүй. Тэгэхээр эхлээд хүн өөрөө өөрт нэгдүгээрт өөрт л таалагдж байгаа юм. Тэгвэл яг хажуу дараагийн сонсогчдод тэр шууд л яг тэр таалагдана. Энэ тэгэхээр одоо яг таны хэлж байгаа зүрхнээс зүрхэнд гэдэгтэй яг холбогдоод байна уу? Эсвэл яг энэ симфони найрал хөгжим гэдэг чинь хүнд өгдөг мэдрэмжийн нэг байгаад байна уу? Үгүй ээ. Симфони найралдаач биш. Ерөөсөө хүн сэтгэл шингээсэн бүх бүтээл симфони найралд зориулсан бай, ардын найралд зориулсан бай. Одоо энэ цахилгаан электрон одоо энэ хөгжим зориулсан ч бай. Сэтгэл шингэсэн л бол тэр чинь яг бус түнд тэгд нөлөөлж байгаа. Хөгжим бичин дээрээс нь та дууны хэд хэдэн уран бүтээл дээр ажилласан байдаг шүү дээ. Тэр дундаас би Монголын аюулч жишээ Ариун Баатрын Аавда гэдэг дуу бас онцлмоор санагддаг байхгүй юу. Тэр одоо нилээн бас хүмүүсийн сэтгэлд хүрж ажиглагдаж байна гэдэг чинь таны ч гэсэн зүрхнээс гарахтаа бас нилээн шандас ирсэн бүтээл уран бүтээл алсан юм болов. Тий, дууны энэ дэлгэрч байгаа хувь тавилан харах их сони шүү дээ. Яг мэрэгжлийн уран бүтээлчнүүдээр бол нэх оошохохгүй дуу учиргүй ард түмэн төгжээдий. За энэ ч явчих болоо да гэсэн дууг ард түмэн тоохгүй байх жишээ нь. Тэгэхээр тэр хүлээж авах юу өөр вэ? Хүний одоо хүртэх мэдрэмж тэгээд бас нөгөө хөгжмийн боловсрал дээр төвшин бас өөр байгаатай л холбоотой байх. Тэгээ Аавда бол би тэр үедээ яг яаж зохиож ямар мэдрэмж яаснаа нэг ямар ч их л хурдан зохиоцсон. Тэрийгээ бол нэг сайн сандгүй 2007 оны дуу шүү. Тий, тэр чинь эрт гарсан дуу. Тий, эрт гарсан дуу анх төр мандах дуулна гээд тэгээд дуулагдаагүй болтой. Манай Нямбугийн баян мөнхийн шүлгэлтэй бас нийтийн
дууны шүлгийн одоо мастеруудын нэг. Тэгээд завхлан дуулна гээд авлаа л гэсэн дуулаагүй байсан. Тэгэл би ч нөгөө хөгжим бүтээлүүдэд төлхөө хараад ер нь дуугаа нэг орхид дуулцдаг нэг хашаадгүй. Тэгэл Баян мөнх маань л тэрийгээ энд өгчлөө. Энэ өстэй гоё дуу шүү өстэй. Хоёлаа нэг өөр үнээр дуулнаа л гээд яваад идэв гэсэн чинь Ариун Баатар дуул таараа. Тэгэл хүн төрчихсөн дээ. Тэгэл Ариун Баатар дуулснараа Ариун Баатар чинь миний шавилдаа би ч ангийнхан багш байсан. Тэгээ их сайхан дуунуудаар цомог гаргалаа гэсэн аавдаа нэг хүмүүс үрлэгс. Одоо тэг хилипгүй ирнэл тэгээд ингээд хүн түрээд яагаад идэг. Тэгээд түүх дуу чинь өөрөө бас ингээд явцдаг юм байл. Бүхий өргөн дуусныг л тэр нэг бичлэгийн YouTube дээр байгаад идэг. Их өндөр хандлттай л байгаа харагдаад идэв шүү. Уран бүтээлийн хувь тавилан гэдэг бас сонин тий. Яг нэг одоо чинь 2007 оны дуу байлаа. Тэгэхээр тухайн үедээ гарсан бол хүмүүст бас тийг сонсох байсан ч юм уу гүүч шүү. Тэр 12 онд Ариун Баатар Гэлинкийн уралдаанд төрүүлж ирээ. Тэгээд Монгол дуунуудаар цомог гаргана гэж ажиллаа. Тэгээд нэг 12 13 оноос л яасан болов. Дуулагч эхэлсэн болов даа л гэж боддоо шүү дээ. Нэг үеийн өмнө дуулагч эхэлсэн мөртлөө одоо хүмүүс хэрэн сонсоод байна шүү дээ. Тий. Тэгээд ер нь сайн уран бүтээлэгч чинь цаг хугацаа хамаарахгүй шүү дээ. Тэгээ дуу гэдэг чинь зөвхөн хөгжмийн зохиолтой холбоогүй, дуучинтай холбоотой. Хамгийн гол нь шүлгийн тэр гүн гүнзгий утга агуулга үнэн одоо амьдралтай үг гэдэг чинь. Одоо тэр аавда дуучин жишээ дахилт нь аз жаргал баяр баясгалан танаас ихтэй шүү ааваа гэж байгаа байхгүй. Тэгээ амьдралын гэгээлэг өхөн ааваа гэж дуутахаас ихтэй. Тэгээ ингээд шүлгэлчгээр чинь ялцгүй дагаад л яг тийм аялгау төрчихөж байгаа байхгүй. Тэрийг мэдэрч чадвал. Тэгэхээр тэр шүлэг гэдэг бол чухал л да. Шүлгнээс ер нь дууг төрүүлэх хамгийн зөв юу л дээ. Шүлэгний тэр нюанс тийм ээ. Тэр юунаас л аялгау гол нь төрж байгаа юм л та. Бид нар нэг хэдэн жилийн өмнө туршилт гэх юм уу яг тэгж таарсан юм. Одоо Хөхөө гэдэг уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор ажиллалаа. Тэгээ нөгөө манай Жамин сүрэн найруулагч. Тэ найруулагч хийгээл. Тэгээ Жамин сүрэн чинь имийг их удаан хийн. Тэгэл анх ярихтаа надад ийм сценүүдээс ийм л хөгжим баймаар байна гэсэн нэрээ. Маш одоо тийм сэтгэл зүйн гүн одоо тэр юг гансарлыг агуулсан маш их драматургтай ийм л баймаар байна. Долгисолтай л гээл яриа. За тэгэл тэрнийхэн дагуу нөгөө зургууд кино зургуудад чинь харахаар ер нь бол ийм хөгжим байх юм гээд буучдаг байхгүй юу. Тэгэл хийлээ 10 хөгжим хийлээ. Бичлээ. За тэгээд анир студиудээр бичлээ. Симфониар хөгжмөөр одоо тоглууллаа. Хийлийн чуулга голтуу. Тэг их сайхан боллоо. Тэгэл нөгөө Жамисон кинонд авиж тавьсан чинь киноных нь үйл явдал их хүндэлтэй нөгөө өвчтэй ээжигээ асарч байгаа нэг 5 хүүхэд тэгээ сүулдэ ээжийн сүулдэ ээжигээ уг нь бол ажил явдал болох нь гээд нөгөө ухаангүй болчхоор нь 5 талаас цугулсан чинь ээж нь сэрэгчдэг байхгүй. Тэгээ тэр хооронд нөгөө хүүхдүүд нь хоорондоо харилж мэрилж байгаад ингээд бутраа авчихсан. Тэгэл нөгөө тэр сценүүд дээр ингээл нөгөө хөгжмүүдэд тавьсан чинь нөгөө сценүүд нь ч хүнд нөгөө хөгжмийн өөрөө захиалгын дагуу нөгөө тэгээ хийсэн. Бүр хүнд болоод байна гинэ. Тэгээд нөгөө ярилж байгаа л нөгөө Жамисон чинь сэнгд орж дүүтэйгээ ярилцж байгаад ерөөсөө энэ хөгжим тавих юм бол хүмүүсийг бүр дарамтанд оруулах юм байна гэжсэн. Хөгжим бол маш сайн байна. Тэгтээ бүр өстэй айхтар яах нь хувцтаж байна. Гэт ерөөсөө хөгжмгүй явъя гэж нөгөө шийдэлсэн. Тэгээд нөгөө 10 хөгжмөс зөвхөн нэгийг нь сонгож аваад хамгийн сүүлд үйл явдал дуусаад ээжигийн нутаглуулад одоо ингээд ачаа өсгөө аваад буурнаас хөдөлж байгаа юм. Юу гэрээ ачаад тэр үед ингээл нөгөө өсөг яваал хөгжим тавья гэж яа. Тэгээд тавьсан чинь хүмүүс бол нөгөө үйл явдалд нь анхаарахгүй хөгжимтэй хөгжимгүй кино үзэж байхдаа анзаардгүй. Энэ одоо хөгжим явдгүй ямар сонин кино вэ гэж хэн ч анзаардгүй юм байна. Тексттэй аюутай бол. Тэгж байгаа хөгжим явсан ч хэлсэн бүр сонин болсон гэх. Тэгээ нөгөө хүмүүс чинь бүр юу вэ гэж утсан гэж юм чи. Гинт ингээл алсаас ингээл тодорхойл хөгжим орж ирээл. Тэгээл нөгөө киноны яасан ч зээл тэрэ яриа уйлаад. Тэгээд хөгжим өстэй ийм нөлөөтэй байна гэж бид нар яг ярьж ирсэн байна. Тэгэл нөгөө үйл явдлын үзээ нэг кинонд орчин шүү дээ. Тэгэнгүүт дээрээс нь хөгжим нэмсэн чинь. Тэгэж нэг ганцхан хөгжимтэй нэг тийм юу хийж үзсэн. Тэгээ зөвхөн тэрийн төгсгөлд нь тавьж
Тэгвэл хөгжим бол үнэхээр урлагийн цөм л дөө. Таны бүтээлүүд ер нь ихэвчлэн яг ямар байдлаар бий болдог вэ? Ямар нэгэн зүйлд зориулдаг, тэмцээн уралдаанд зориулагддаг уу? Эсвэл хэн нэгний захиалгаар байдаг уу? Ер нь одоо ингээд бодоход дандаа захиалга. Захиалга уу? Дандаа захиалга. Тэр чинь л хүн захиалга гэхээр нөгөө юу гэдэг юм одоо мөнгөтэй холбоотой энэ төр гэж бодоод байх шүү. Үгүй тэр чинь хүн надад итгэж юм хийлгий гэдэг захиалга чинь л өөрөө маш том хариуцлага, мотивац тий хариуцлага өгж байгаа. Тэгээ хөгжимчнөө бодно, хөгжмийн зэмсгээ бодно. Тэгээ тэр хөгжмийн зэмсэг одоо тэр төрөл жанртанд зориулсан өмнөх бүтээлүүдийг бас бодно. Сонсон. За ийм хэлбэрээр энд ингэж бүтээгч байсан. Тэгэхээр би яаж өөрийнхөө байдлаар өөрөөр тий өөрийн арга барилаар зохиох вэ гэдгээ бас бодно. Тэгэхээр чи ер нь тэгэл судалгаа шүү дээ. Хөгжмийн зохиол гэдэг чинь ер нь хөгжмийн зохиолч гэдэг чинь судалгаа аахгүй. Судлаач байна л гэсэн үг. Таны ойрын болоод холын төлөвлөгөө ирээдүйд ямар уран бүтээл дээр ажиллахаар байгаа вэ? Үгүй яг хөө тэгэл сайхан уран бүтээлүүд дээр ажиллаа л явъя гэж бодсон. Одоо ирэх саналуудыг чадхаар нь одоо гүйцэлдүүлэхийг хичээн зам. Үнэхээр амжихгүйгээ хэлнэ. Би нэг ийм том уран бүтээл дээр байгаа учраас энэ цаг хугацаанд чи би амжихгүй нэ гэдэг бол хэлэх тохиолдол байна. Гэхдээ одоо тодорхой яг төлөвлөсөн юм байхгүй. Ирсэн уран бүтээлүүдийг сайхан хамгийн сайнараа л хийе гэж боддог шүү дээ. Тэгэл өөрөө тэгээ дуртай юм чинь тэгээд тэр чинь сайхан мэрэгжил өөрөө тэрийг хийхдээ жаргаж хийн. Яг уу том бүтээлүүд бол ялчгүй 7 хоногоор бас суух хэрэгтэй болдог. Тэгэл ачаалаа тэнцүүлэл хийгээ явж байгаа чинь. Би хувьдаа бол ерөөсөө миний зохиож байгаа хөгжмүүд нэг хүнд ч гэсэн одоо тэр одоо нэг хүнийг ч гэсэн одоо сэрээж тэр ухаарл гэгэрл тийм л юмд одоо хөдөлж байгаасаа л гэж боддог. Тэрний дагуу нэг хүн ч гэсэн одоо буруу үйл хийх гэжсэн бол тэрийгэ болоод ухаарад тийм ээ. Нэг хүн ч гэсэн одоо өмнө ухаараагүй байсан юм ухаарц ихээрээд. Тэгэл тэр чинь хүний ер нь л тэгэл сүнсэнд л үйлчлээ ш. Тэр л ер нь бидний л гол үүрэг гэж боддог ш. Тэгээд тэр нь одоо хөгжмийн нэнтэнд одоо ингээд тоглогдоод хөгжимчдөд дуучдад тэгээ сонсогчдод хэрэг болж л байвал ерөөс миний гол зорилго тэр ш. Ерөөсөө л тэр орон зайг л одоо бүтээгч л ирсэн байж ш. Одоо миний зорилго. Тэгэхээр тэрийг л хамгийн сайнаар л хийх л ажил одоо үүрэг хариуцлага. Тэгэхээс биш. Өөр тийм ашиг сонирхлын асуудал байхгүй. Монголын орчин үеийн одоо хөгжмийн ертөнцийн өнгө аясыг та нэг өөрийнхөө өөр тодорхойлоод хэлээч. Өмнөх үед бол алтан үе, мөнгөн үе гэдээ явж байсан. Одоо яг орчин цагт бас хөгжмийн бас шинэ өөрчлөлтүүд, магадгүй дэвшил гарч ирж байгаа юм болов уу? Та одоо яг энэ орчин үеийн хөгжмийн салбарыг Монголын хөгжмийн салбарыг өөрийнхөө үгээр юу гэж тодорхойлох вэ? Би бол одоо их амжилттай явна л гэж бодож байна. Яг бид нар чи цөөхүүлэх нь шүү дээ. Үнэхээр яг хөгжмийн зохиолч хөл нь үнэхээр гарын 13 битэл гарын 5 ороонд багтахаар байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол энэ 21-р зууны ерөнхийд нь этно одоо хөгжмийн зуун гэж тодорхойлоод байдیں۔ Ер нь бол тэгэл Стравинскийн тэгэл тэр бүтээлүүд ариун хавар тэргээд юунаас хойш ер нь бол тэр ардын хөгжим рүү, ардын дуу хурлууга хандсан бүтээлүүд илүү их жин дарах болсон. Тэгэхээр энэ зууныг бас тэгж хараад байна. Тэгэхээр энэ юугаа бол бид нар бариад бас амжилттай явж байл гэж үзэж байна. Тэгээ дараагийн үе маань энийг маш сайн үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Бид нар ч бол хичээж л байна. Ер нь бол одоо ингээд энэ тэн тоглож байгаа хөгжмүүдээ харах тэгээд хүлээж авч байгаа харахад бол их ирээдүй байна гэж бодоод байгаа шүү дээ. Монгол хөгжим бол ардын өв сан өөрөө баялаг, үнэхээр язгуур, аялгаутай, тэгээ байгальтайгаа их холбоотой учраас их натур байж чадаад байгаа манай монгол хөгжмөдөд тий. Тэгээ хөөмийн уртын дуу, морин гуур, за тэр дундаа одоо ширэн сартай хуур эргээд сэргээд байна. Одоо миний морин гуурын 5 дахь концерт яг л ширэн сартай тэгэл тэр кивийн төгтэй тоглоход зориулсан бүтээл шүү дээ. Тэгэл одоо тэгэл эргээд энэ юунууд янагдчих. Эргүү натур тал руугаа илүү яваад байна. Гэхдээ одоо энэ 200-300 жил хөгжиж ирсэн хөгжмийн одоо тэр ололт амжилт орчин үеийн одоо зохиомжийн арга хэрэгслүүдийг шингээгээд тэгээ энэ бүтээлүүдэд төрөх юм бол маш ирээдүйтэй л гэж
Бид нар бүгд л тэгж ярьдаг, хардаг. Тэгээ бүгд л тэгж төөрөж байгаа л да. Орчин үеийн хөгжимтэй энэ үндэсний хөгжмийг хослуулсан ямар нэг уран бүтээл хүмүүст маш сайн хүрээд одоо маш тийм гоё мэдрэмжүүдийг өгөөд байгаа зүйлийг анзаарсан би. Орчин үеийн хөгжим гэхээр өөрөө бол юу яриад байна тийм үү? Одоо энэ орчин үеийн стил одоо энэ юугаар Тийм нийтлэг одоо жишээ нь одоо хипхоп дунд одоо жишээ нь юу оруулсан, мориор оруулсан, эсвэл уртын дуу оруулсан, уртын дуу оруулсан ч гэдэм үү тий. Тийм. Тэр ер нь орчин үеийн чиглэл урсгалуудтай ардын урлагаа яг бол дэлхийд танигдах хамгийн хурдан бөгөөд ойрын дөт зам юм байна. Яг л бол entertainment гэдэг чинь өмнө шууд хүрж идэг. Мэргэжлийн урлаг гэдэг чинь бас тэр бол хүрэхгүй тий. Тэгвэл энийг л авч явах хэрэгтэй байдаг сонгодог урлагаа. Би нөө орчин үеийн урлаг гэхэр чинь бүр нөгөө абсурд авангард хөгжим энэ гэж ойлгоод байхгүй contemporary. Ер нь бол entertainment тал тэрийг бол маш сайн яах хэрэгтэй юм байна л да. Одоо хүн хамтлагч чинь тэр том жишээ байна. За тэгээд манай rock pop-ын уран бүтээлч чинь одоо тэр тал руу маш анхаарч байна. Маш зөв. Сүүлийн үеийн яг тэр хипхоп тоонууд ч гэсэн бас хүмүүс хамгийн их хурж байгаанууд нь хөвчлэн л ардын уран бүтээл. Тэгээд нэг уртын дуучин оруулсан юм. Нэг жоохон аялаг нь ардын одоо манертай дуучин дуулчихад л тэр чинь уурын амьсгалыг өөр болгож байгаа байхгүй. Нэг атмосфер гэж юм биш. Миний уран бүтээл бас яг уу янз янзын студийг бол шингээж л өөрөвдөг гэхдээ аялгуу бол яалтчгүй миний хувьд бол чухал юм байна гэж би боддتي. Яг л ингээд аялгуу ороод ирэхээр л ингээд сүнс баясаад дотроос ингээд сайхан санагдаад идэв. Мэдээж тэр зөрчилт хэсэг, драматургтэй хэсэг бол заавал байх хэрэгтэй. Ялангуяа хөгжмийн том хэлбэр гэдэг бол тэргүүгээр оршин тогтнох боломжгүй болчихдог байхгүй. Гэхдээ драматург гэхээр л бөмбөр нүдээл 16 тоглоод байна гэсэн үг биш л дээ. Тэр чинь зүгээр удаанаар тэр драматургыг илэрхийлж болдог. Ялангуяа орчин үеийн илэрхийлэмж бол энэ технологитой холбогдоод одоо бидний үе чинь одоо гараар бичдэг байлаа. Нотоо гараар бичнэ. За тэгэл төгөлдөр уур дээр хөгжим шүнжиж байгаа нөгөөтгөө ингээд буулгана шүү дээ. Одоо бол шууд нөгөө нотны програм дээр бичээд тэрийг ингээд хөгжимдөх шаардлагагүй тэр коноф дараал тэр чинь өөрөө уншигдчихэж штэ дуграад. Тэгэхээр тэгж бас зохиох гэдэг юм. Тэр бол маш том сөрөг тал дагуулж байгаа. Ягаад бол нэг тийм амигүй талдаа болоод байгаа юм. Өөрөө ингээд хөгжмөдөө тэрэндээ уяраад тэгээ хичнээн янзын хувилбараар байжгаад энэ хамгийн эцсийн хувилбар ийм аккордууд, ийм зөвшөөрлүүд за тэгээд ийм аялгауг ингэж найрлж бол гоё юм байна. Гэхгүйгээр шууд нөө компьютер дээр үзээлтүүд за таалагдахгүй л өөрчлөөд байхаар яг тэр хөгжимчнийг яагаад ч гүйцэхгүй байна. Мэдрэгдээд байгаа юм чи бүр. За чи энийг төгөлдөр урдаа тоглолоо энэ зохиосноо таг цаг чаддаг. Тийм тэгээд за чи тэгээд төгөлдөр урдаа зохиосон биз л гэж бид нар одоо шаарддаг болсон. Эхлээд төгөлдөр уур дээр бичснийг аваад тэр энэ гэдэг. Тэгэхээр энэ их өөрчлөлтүүд их гараад байна. Тийм амгүй болж байна технологид байгаа. Тэгээ нөгөө сайн хөгжимдөж эн чи өөрийн биеэр дамжуулсан юм гэдэг чинь нэг өөр байна. Дууг одоо сайхан дуулж зохиосон дуу одоо хүний дараагийн хүн дуулахад хүртэл эвтээх юм байх жишээ. Зүгээр ингээд аялж байгаа нотлоод яатсан юм чинь бас нэг тийм дуулахт нь эвгүй байх жишээ. Тэгэхээр энэ юм чинь ерөөсөө их өөрчлөгдөж байна. За тэгээ хүүхдүүдийн одоо нөгөө яг аялгау бас нэг хийх хүсэлгүй болсон байна хүүхдүүд бас. Тодорхой аялгау. Ягаад гэвэл яг нэг тийм уламжлал маягаар хийхээр их хуучинсаг сонсогдоод байгаа юм тэдэрт. Тэд нар өөрсдөө тэгээд ингэхээр чинь бидний нөгөө дээр үеийн тэр нөгөө тийм хөгжим зохиолч, ийм зохиолч чинь болох гээд байна. Тэр нь бас нэг талаар үнэн. Тэгэхдээ тэр одоо энэ цаг үеийнх нь бас нэг өөрсдийн мэдрэмж одоо төрж байгаа аялгау гэж байна. Тэрийгэ шигдэх хэрэгтэй л байгаа. Тэгэхээр энэ юм ер нь өөрчлөгдөд. Хоёлаа ярилцлага өндөрлөө тий. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За. Баяжаарай. Би нэг юм яриад байгаа. Шууд бас ярьдаг гэж. Хөгжмийн зохиолч гэдэг яг энэ уран бүтээл яг хүнд хамгийн гоё мэдрэмжийг мэдрүүлж идэг зүйл бол яхаа аргагүй дуу хөгжим уран бүтээл тий. Тэгээд энэ магадгүй нэг талаараа яг нөгөө нэг технологийн дэвшил гэдэг юмтай холбогдоод магадгүй 10 жилийн дараа яг тэр гоё нарийн торгон мэдрэмж нь байх уугүй юу гэдэг яг тэр эргэлзээтэй цаг үе дээр бид яг өнөө цагт бол ингээд амьдарч байгаа юм байна шүү дээ. Гэхдээ яг энийг ингээд байхгүй болгохын төлөө одоо жишээ нь яг өөрийн гар биеэр оролцоод тэр нарийн торгон мэдрэмжүүдийг хүмүүст ингээд өвлүүлэх яг энэ ажлыг яг таныг хийж байгаад бас маш их анхаартай. Яг гэхээр энэ таныг хийж байгаа бүтээлүүд яг өнөө цагтаа хүмүүс ямар мэдрэмжийг
өгж байгаа үедээ хүмүүс угаасаа тэргүй надаар хэлүүлдэг мэдчихэж байгаа учраас бахархам сайхан байлаа. Та тэр ярианаас бас үзэгчид их олон зүйлсийг эргэцүүлж тунгаасан байхаа гэдэг итгэж чинь. Тэгээ таны одоо ингээд цаашдаа зорж байгаа яг тэр хадгалж үлдэхийг зорж байгаа ажил нөгөөтэйгөө бас яг тэр мэдрүүлэхийг зорж байгаа тэр бүх уран бүтээлүүдэд намын том амжилтыг хүсье. За баярлалаа.